Эрүүгийн тусгай ангийн 11 дугаар бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж байгаа. За энэ дотроос эрүүгийн тусгай ангийн 11 дугаар зүйлийн нэг хэсэг заасан буюу одоо хүний эрүүл мэндэд хөнгөх санаат оруулах гэмт хэрэг сүүлийн үед одоо маш их үлдэгдэх болсон. За энэ төрлийн гэмт хэрэг бол одоо гэр бүлийн хүрээнд, эхнэр нөхөр, найз нөхдийн хүрээнд, ах トゥ хамаатан садан эсвэл үл таних хүмүүсийн хооронд үлдэгддэг. Мөн одоо баар, ресторан, караокед, гудамж талбайд үлдэгддэг гэмт хэрэг байдаг. Ер нь одоо хүний эрүүл мэнд хөнгөх санаат оруулах гэмт хэрэг маань одоо дийлэнх нь одоо 90% нь ерөөсөө архи согтуур ундаатай холбоотой дандаа согтуураа үлдэгдэж байгаа. Прокурорын байгууллага болон цагдаагийн байгууллагаас одоо архитай согтууртай тэмцэх тухай хууль гэмт хэрэг зурсан сэргийлэлтээр яриа таниулах одоо орчин сэргийлэлтээр нэлээд хийдэг. Тэгэхээр хүмүүс одоо иргэд маань хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод нэг зогцыг нүд нь одоо хавдаад хөхрөөс салсан байж тийм сүртэй юм бэ л гэж боддгийн шиг байгаа. Энэ бол иргэдийн интернет үзүүлэхээр эрүүгээр заасан нийгэмд аюултай үйлдэл байдаг байхгүй юу? Тийм зохицож байгаа. Тэгэхээр одоо ерөөсөө л хувь хүмүүс, тухайн гэмтрэгт холбогдоод байгаа хүмүүс одоо архитын согтуурахгүй ах ууран барих хэн нэгэнд одоо ямар нэгэн байдлаар гараараа бие эрх дээрээ байдаг юм гадны биед барьж одоо бусдын биед халдахгүй байх хэрэгтэй л дээ.